бэлтгэлийн бай бүлгийн шинэ жилийн концертны бичлэгийг танад хүргье. За одоо манай ангийнхан шинэ жилийн концертыг хийхэд гоё хувцас өмссөн төгсөж байна. Манай ангийн багш маань бидний хувцсыг дандаа гоё янзалж өгдөг. Шинэ жилийн маань хөтлөгч Нарангал Батэлтэн хоёр болсон байгаа. Одоо ингэж нээлттэй үтгэе дээ. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. 6 дугаар цэцэрлэгийн бэлтгэлийн бай бүлгийн шинэ жил эхэлж байна. Одоо манай ангийнхан жижигхэн хог дууга дуулж өгье. Шинжилгээ зориулаад ингээд ангаа гоё тэмүүлсэн байгаа. За тэгээд шинэ хуучаа болоод ангийнхаа нарангоотой зүг ингээд нөгөө шүлэг уншсан байгаа. Одоо хэдүүлээ шинэ хуучаана үзчихье. Нарангоо ана айсгаа шиг нөгөө палаж өмсөд исэн мөлий. Нас авны чандаас энэл дэлхий рүү яасан найз шинэ намын сайн явж ирвөө. Сайн явж ирлээ. Саршгүй битэлээр дөр хуучин минь сайн сууж байна уу? Сайн сууж байна. Нэгэн жилийн өмнө шинэ нам байсанс нэгэн тусгад өрөөд туйлын сайхан маань уйлдаа дөрөв өдөр хоног уулангаж үнний түүхий харвагаас үзүүлэх цаг минь ирлээ. Мэдээж жахан шинэ намайг тусаж яваарай. Ихийн гисэл бүтээж намтар түүхий мөнгөлөөрэй. Хараахан араагүй ардын сургууль минь байна. Амжиж тусаагүй уран зураг минь байна. Танилцаагүй яваад тохны найзууд минь байна. Тагтаагүй нэгдэггүй нууц бүхэн минь байна. Ерөөлийн тандаар ерөөл өргөй хуучин минь. Баяртай шинэ баяртай хуучин минь. За ингэж он соёлогчийн дараа бидний харандаа дэвтэршүүлэг унссан байгаа. Нарийн гол харандаа нэмдэн сайхан тэтгэр хичээлийн тусад хийсэл хичээж бидэр тустай хатаж өнгөт соос хандаа минь хагарна дэндүү гагы байвал тэвтэр минь халтар олчих хандаа тэвтэр байхгүй бол хаануга бичгүй хичээл намаа бичгүй бол хичээл залтай сурахгүй. За манай цэцэрлэгийн уран цэцэг гэдэг арга зүйч багш биднэрт дөрөв үг хэлсэн байгаа. За өнөөдөр шинэ жилийн баяраар тэмдэглэж тайлан үйл ажиллагаа төлөвлөж байгаа бэлтгэл Б бүлгийн бяцхан хүүхдүүдтэй болон эрхэм багш нар эцэгчүүд та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэж байна. За бэлтгэл Б бүлгийнхний хувьд өнгөрч буй 2025 он маань амжилт бүтээлээр дүүрэн им он байлаа. Бүлгийн багш оюун эрдэнийн хувьд гүйцэтгэлийн үнэлгээнд 1-р түвшинд шалгарч хүүхдүүдийн маань хувьд
аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан өвлөн бүжийн уралдаанд дэд байрыг эзэлсэн ийм амжилттай жил байлаа. За ингээд 2026 онд сурлах хөтөлбөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн өрөө өнөөдрийн үйл ажиллагаанд нь амжилт хүсээд дахин баяр хүргье. Ингээд манай ангийнхаа маань ингээд шийдэлтэд зориулаад баах өдөрбөр бэлдсэн байгаа. Дараагийн дугаараар үзье. Бэлтээ.